Өвөг дээдсээс өвлөн ирсэн нутагтаа эзэн болсон малчин хүн гэдэг Монгол улсын түүх соёл, ёс заншлыг тээж яваа эрхэм хүндтэй хүмүүс юм аа. Гэвч дэлхийн дулаар л уур амьсгалын өөрчлөлтийн улмаас байгаль цаг уурын таагүй үзэгдлийн давтамж нэмэгдэж, улмаар ган зуд дохиож малчдын амьдрал ахуй эдийн засагт нь шууд нөлөөлж байгаа билээ. Тиймээс уур амьсгалын өөрчлөлтөд тасан цогцох чадамжийг дэвшлүүлэх нь чухал болохыг Сүхбаатарын аймгийн Дэвшин ширээ сумынхан онцолж байлаа. Манай Сүхбаатарын аймгийн Дэвшин ширээ сум бол Сум аймгийнхаа хамгийн баруун захын мал аж ахуйд суурилсан. За тэгээ говь талаар босолсон. 24 оны жилийн эцсийн тоогоор бол нийт 3392 хүн ам 1004 өрх тоологдсон. Үүнээс нийт 701 малч өрхтэй, мал өхий 118 өрхтэй. Тийм дулаар л уур амьсгалын өөрчлөлт бол одоо малчдын хувьд бол ерөнхийдөө нэлээд хүндрэлтэй цаг агарын гамшигт үзэгдэл их давтагдж байгаатай холбоотой малчдын мал ихээр хорогдох сумын хэмжээнд 2023 оны хавар байгалийн гамшигаас болж 100 мянган толгой мал хорогдсон. 24-өөс 25 оны үйлжил тав ажиглалтын байдал бол нэлээд хүн зудтай ийм нөхцөл байдалтай үргэлжилсэн. Энэ нөхцөл байдлын хүрээнд бол малчид нэлээд сандарсан малын хорогдол ихтэй сумын нийт малын 64 орчим хувь нь хорогдсон. Тэстэй хүмүүсийн ярьж байгаагаар сүүлийн 60 жил болоогүй юм зуд гэж яригдж байгаа. Нэг үед 416 мянган толгой мал тоологддог байсан бол одоо ерөөсөө байгалийн гамшигын улмаас 133 мянган толгой малтай болсон харамсалтай тоо мэдээтэй байна. Мал хорогдсонтой холбоотой малчдын сэтгэл санаа бол маш хүндрэлтэй. Хөдөөний хүмүүс рүү хараад мэдлэлээс сайширмаар байдаг гэсэн. Суманд нөгөө яг мэрэгжлийн сэтгэл зүйч гэж байхгүй болохоор тамгын газрын хэдэн албаа агчлал ерөөсөө нөгөө сэтгэл зүй засах ажлыг хийдэг. Малгай олчлаа амиа хорлох шихуу юм болж байхад тэгэл зүгэн засаж ярьж хөөрж гэр оронд хонж өнжөөд нөгөөдөлтэй ингэж ярилцах энэ талын арга хэмжээнүүдийг авч цааш сумын тамгын газраас хоршоо хөгжүүлэх сангийн зээл гэж олгодог. За энэ хоршоо хөгжүүлэх сангийн зээл бол дээд хэмжээнд 100 сая төгрөг. За 100 сая төгрөг хүн аваад одоо малын дайвар бүтээгдэхүүнийг боловсруулахад янз янзын ажил хийж болно. Манай сумын хэмжээнд 2 бай ажилладаг. Энэ байнууд бол бас яг энэ дайвар бүтээгдэхүүнүүдэд зээл авсан хүмүүст өгөөд ингээд түүхийд нь бол ингээд бэлэн байж байгаа. Сүүлийн энэ зуд зурхтантай холбоотойгоор энэ шинэ хоршоо хөдөлгөөн малчдын амжиргааг дэмж сайхан боломж байна гэж харж байгаа. Манай сумын хувьд бол энэ шинэ хоршоонд бол нийт 6 хоршоо байгуулагдаад 28 иргэн одоогоор шинэ хоршоо хөдөлгөөнөөс бараг тэрүүн шахуу төгрөгийн зээл аваад байгаа. Сайхан арга хэмжээ байгаа гэж дүгнэж байгаа. Сүхбаатарын аймгийн Дэвшин ширээ сумын 2 дугаар үеийн малчин цагаан үгний золжиргалдаг хүн байна. 96 онд 8 төгсөөд тэр маллаад одоо энэ нутагтаа бол 3 үеэрэл амьдарч байна. Байгаль цаг уурын давтам бас өндөр болж байна л да. 2000-аас 2010 онд 10 жилийн зайтай давтамж үзсэн бол 19 онд нэг тийм сайхангүй байсан. 22 он хаврын тэр шорон шурганд болчихсон. Тэгээд 100 хавар гүйц тамираа аваагүй, махан тараа аваагүй мал чинь 100 тийм сайн зунжаагүй. Ороо зунжаад тэг өвлөн гатуу үлдээ золгоод ерөнхийдөө малын хорогдлох гол үндэс нь би тэр бол 2 жил дараалан үндсэн тамир аваагүй. Эхний зас чи их орсон байсан. Жижиг дэрэгний яг цонхноор жицүү байсан. Хаалга нээж болохгүй байсан. Анхнаас шагдар сурангуул анх хэлсэн шүү дээ. Ер нь анх бол цагийн толгой дээр засаалахыг мэдэхгүй юм байна. Энэ нь сайнны дохио биш шүү. Сайн бодолтой байгаараа хүүхдүүд өмнө гэж. Бүр аюулгүй тод хэлсэн шүү дээ. Шагдар сурангуул. Би ч одоо хүний үгний хахтраа шуудаг юм бас. Тэгээд дотроо нэрээс юм уу гэд. Тэгээд л ер нь нэг сарын дараа хотныгаа засаг арилгахад 2 хуруу ирээтэй. Үйлч гисэн зас байсан. Мөс байсан. Нөө эхний орсон цэц хайлмагтаад мөстөөд дээрээс нь зас ороод тэгээ ингээд давхарлаад засаа чинь тэгж бэхжүүлчихсэн. Нэдлэнгийн гол 150 онсон нэдлэнгийн зас. Манай одоо настангууд нь ярьж байсан. Зүү аймагт 100 ондгүй байсан зас одоо ер нь ямар гэж өвөл болчих уу гэдэл ярьцгааж л байсан. 11 сарын 3-4-ний алдараад 3 сарын 18 гэтэл бидэд замын зууд арилаг байсан. Цэргийн баяраар гэртээ юмдаа залгаж чадах. Байгалийн үнэ хүмбэл зүгээр өөртөө л толгой шаданхоос өрөөлдөл юм хэлээдвэл нэмэр байхгүй шүү дээ. Манайх чинь 17 км сум руугаа явдаг байсан бол талдаа 90 км явж сум руу очдог шүү дээ. Нэг 6-700 малтай үлдээд. Яг адуу бол ерөнхийдөө хорогдлон гайгүй. Гол эм хон араа суваа сувхаа гэснээр гайгүй аваад үлдсэн мэс. Тэрэндээ бас араа дээр орсон болов гэж ботсон. Тийм манай бас нутаг бас их сайн үссэн. Нутаг ус минийх юм л одоо дээцүүл юм үлдээсэн энэ сайхан
нутаг усны юм л буйндл би бас таван малтай үлдсэн өдөрийн алдаршиланд үлдсэн болов гэж дотроо боддог. Өдөр болгон шуураад өдөр болгон засараад байсан газар чинь жоохон гуйдаад юм гаргаад ич гаргаад тэгэд байсандаа л орсон болохоос миний сайнийгч бас яг л тэгж орж байгаагүй л баг. Малчин хүн байна гэдэг чинь бид нар чи явахтай тэгээд маллаад яваад л байдаг. Гэлээхтэй амьдрал дээр болох төр юмны үн чинь хэд дахин өсчөөд байгаа лээ. Гэтэл махны үнэл байдгаараа л байгаад үүдэг. Сайндаар нь 2-3 мянган төгрөгөөр нэмэгдсэн баг. 3 жилийн өмнө 4 жилийн өмнө 4-5 мянган таймсан энэ жил яг нэг 6-7 мянгатай болчлоо. Махны үн дээлчлээ гэж усууд яриад байгаа. Гэтэл юмны үн чинь нодлонгийн одоо зүгээр амьдрал дээр цас орны тоогоор юм чинь ингээ сумд бол нэмэгдээл байсан. Цас хайлчлаа юмны үн чинь бууж болно шүү дээ бас. Тэр чинь нэг цастай үед бол арай илүү бензин тос шатхан зарцуулаад ирээд өртөө өндөртэй ирсэн бараагийн чинь цас хайлаад зам зүгээр болсон чинь бас эргээ бууж болно та. Тэгэхгүйгээр ингээд жилэр өссөн өвөө хэрэглэний бараа хүнсний бүтээгдэхүүн суморн ингээд өсөөд л бэнүүс эргэж бууна гэж байхгүй. Малчтай амьдрал ердөө хавар намар хоёр л мөнгө орлого олж байгаа шүү дээ. Төрөлсгөөс тийм бодлого сайн барьж яахгүй бол зүгээр л нэг малчин гэдэг нэрийг зүгээр л яваад байна гэж бас усуучин бас байхгүй л байх болов. Малчин хүн байхын утга учир бол ер нь хөдөө орон нутгата эзэн байх нэгт малчин хүн бол хоёрт бас цэвэр эко хүнс гаргаж байгаа. Малчтай амжиргааг хамгийн гол нь сайн дээшлүүлэх. Одоо тэгээд нэгт махны үнийг доктортай барьдаг, намар тарган болоод малаа яг л нэг борлуулдаг болох тэр махны үн ундаг. Нэгт хоёр тулах тэр хавар ноолоор болох тэр энэ жил нодлон 100-аа хүрчээсэн бол энэ жил 150 болох жишээний. Хоньны ноос байна, арьс шир байна. Тэднэр бол ямар ч үн байхгүй. Тэднийг үнэтэй байгаад дайвар бүтгэл үнэтэй байгаад махан доктортой үнэтэй байгаад малаас гарч байгаа бүхэл бүтээгдэхүүнүүд үн төрж явах юм бол малчин бол тогтох боломжтой байх. Тэгээ одоо ер нь ингээ харж явахт бол нодлонгийн зуднаас хойш залуу малчтын тоо надаас залуу малчин гэдэг бол ерөнхийдөө зөөрсөн. Одоо миний үе тэгээ тэрнээс дээш тийм усуудл байна. Малчин мал хоёр л ерөнхийдөө эрс зөөрсөн. Одоо багширсан малтай хаяагуул худагтай багтахгүй тийм малтай байдаг байсан бол ер нь сэрэг талтай. Айлын сэрэг, хүний сэрэг, малын сэрэг. Тэгэхээр ер нь улс орны бодлогыг л бас малчт руугаа чиглэсэн сайн бодлого барихгүй л одоо ингээд нилээн бас том цоорхоо гараад л харагдаад байгаа надад л. Намайг Асралын Наранбаяр гэдэг Сүхбаатар аймгийн Дэвшүүлширээ сумын Улзит багийн судалгын бүртгэгчдийг гэдэг мөн залуу малчин. Би 2021 онд хөдөөж сургуулийг төгсөөд тэгээд ерөнхийдөө сум орон нутгад ирээд малчин болсон. Яагаад малчин болсон бэ гэхээр төвс өрн хотод ч юм уу аймаг ажил хийгээд эхнэр бас барилгын фермер гэжтэй ажил хийхдээ хүүхдийн эрүүл мэндийн асуудал, утаа унаар, төвчрэл, стресснээс ерөнхийдөө цогтаагаад сум орон нутгад ирж ялангуяа хөдөө малчин болсон. 2021 онд Ямагаа сумлах гээд аль дээр очиод 7 ямаатай байсан. Тэгэл яг тэр үед ер нь малтай болохгүй юм байна. Бид нар ч нэг яг хүнсээ махнаасаа л яг шимт хичээлээ авч байгаа учраас махаа бид нар өөрсдөө бэлтгэх ёстой. 7 малтай анх байж байгаад хуцхан цуглуулад хуцхан маллаа гэх юм уу. Тэгээд тэр намраа 950 орчим хуцхан цуглуулж маллаад эзэнт нь хүлээлгэж буцааж өгөөд тэгээ хоёрын дунд нэг мал хөлсөнд нь авдаг нэгсэндээ цалин гэх юм уу. Тэгээ тэр малаа өсгөж үржүүлээл явчихна. Монгол улс чинь нэг хүн ногдох газар нутгийнхаа хэмжээгээр эхлээд нэгт ордог. Гэхдээ сая гаруй үнэн Улаанбаатар хотод төвлөрч байгаа учраас нийт газар нутагч маш бага хүн одоо эзэн яг малчин болж эзэн сууж байгаа нь тоо нь маш зөө. Малчин байх ер нь сайх хүн гэж бодоход амьдрах газар хэрэгтэй. Амьдрах газрыг чинь малчин хүн хамгаалж байгаа. Газар дээр амьдрч байгаа хүн хоол идэх хэрэгтэй. Идж байгаа хоолыг малчид бэлтэж байгаа. Сүүлийн жилүүдэд одоо ингээд 100 цухан инээчрээ
янз бүрийн асуудлаас болоод залуу малчтын тоо маш зөөрж байгаа. Тэгээд залуучуудаа авралаа гэх юм уу, эргэн тойрныхондоо нөлөөлөө гэх юм уу, малчин болоод 4-р жилдээ ирж байна. Залуу малчд байхгүй болж гин гэдэг бас нэг бодлоо би тэр залуучуудыг буруусгахгүй. Яагаад гэхээр залуучууд нь бүх тооцоо хийчихэж байгаа байхгүй юу? За жишээ нь 20-30 сая төгрөгөөр зээлзүүл өнөөдрийг мад авлаа гэж бодоход буцаад тэр 20-30 сая төгрөгөө нөх хэмжээнд очихгүй байхгүй юу? Тэгэхээр нөгөө нэг нийт олж байгаа орлого чинь зарлагаад авч явах хэрэгтэй. Гэтэл эсрэгээрээ болохоор хэмчил гэсэн өрөнд орохыг бодохгүй. Тэр тал дээр л өгн төр засгаас дэмжээд ч гэх юм уу малаас гарч байгаа тэр дайвар өвтөдхөний үн өөртөө гадагш татгшаа гарах экспортыг дэмжиж өгөх юм бол хэмчил гэсэн заавал залуу өгөхгүй төгс өөрийн газрын тэр стресс утаараас дайжж байгаа яг юу гэх юм яг хотоос гарах ухааны болохгүй хүмүүс ч гэсэн шинээр гарч ирэх боломжтой. Манай бүс нутаг ерөнхийдөө Сүхбаатар аймаг тэр дундаа малын чанар сайтай. Яагаад сайн бэ гэхээр манжийн үед манжийн төмөр сүрэг гэж байсан. Манжийн төмөр сүрэг яагаад сайн байсан бэ гэхээр нэг зэрэг нэмэх кинонд гардаг шүү дээ. Аль өнгөтэй болгоно манжийн хаанд бариад оронд нь зэрэгдээ үгэн одоо хаан цол авдаг. Тэгэхээр манжийн тэр халахын дөрвөн аймаг одоо тэр гушуунаас ирсэн бүх сайн мал манжийн дарин гушуунд байдаг байсан. Тэр төмөр сүрэг нэнд байж байгаад сүүлдээ манж бүрэн тараад тэр сүрэг нь эндээ үлдсэн учраас манайхны адуун хурдан ямаа ноолортой хонин илүү нуугдамтай байдаг. Зах зээлд борлогдох дээр Сүхбаатарын мах амт сайтай инээтрийгээд бас сайн давуу талууд байдаг ч гэсэн яг тийм малчтууд сэтгэл төрсөн үйл хашаараа бол борлуулж чаддгүй. Хэдэн жимтний гарт орсон дэнжин мянга дээр бидний махыг хөлийн 5,000-аар ч юм уу 6,000-аар ямаа махыг өглөө үүрээр аваад 2 цагийн дараа жижиглэнгээр зарахтаа 8-9,000 10,000 бараг дахиж нуглаад тэгэхээр тэр яг тэр ченжийн юм дээр төр хяналт тавьчих юм бол яг малчтын гар дээрээс борлуулдаг байх юм бол бас их зүгээр. Тэгээд янз бүрийн одоо хотын дүүрэгч гэдэг юм уу одоо экспонууд дээр яг малчтын гар дээрээс зарж байгаа юу гэж өнгөрсөн жил 11 сард шинэ оршин хөтөлбөрөөр хэрэгжсэн шинэ хоршоонууд бас зарж ирсэн. Тэр бас их зүгээр санагдсан. Сүхбаатар аймаг ерөнхийдөө бас жоохон шинэ хоршоонд хамрагдсан айл өрхүүдийн тоо бол харьцангуй бага. Дорногов аймаг, Энтийн аймаг, хажуу зэрэгэлдээ аймагудаас бодох юм бол бага. Манай сумын хэмжээнд шинэ оршин хөтөлбөрт хамрагдах гэж 7 хоршоо байгуулагдсан. 7 хоршооноос 2 нь санхүүжилт авсан. Гэхдээ тэр 2 нь бас тийм гүйц тус авч чадаагүй байгаа. Тэр хоёрын нэгийнх нь гişүүн би өөрөө байхгүй. Тэгээд манай оршоо чинь Үлзий туул Бадрах хоршоо гэдэг багийнхаа нэг 9 өрх 10 өрх өөрөөсөө гадна 9 өрхтэй нийлээд хоршоо байгуулад хоршооны үйл ажиллагаагаа явуулаад одоо жил зэртэй болчихж байна. Хэрвээ хоршчих юм бол түүхэн үедээ мал махаа бас гадагш татгшаа гаргах нэгсэндээ тамга тэмдэгтэй болчихлоор буцаад нөр буух үзэн буцах хэрэгтэй гэдэг шиг лабораторийн хилгэнд хамруулах юм бол одоо өгч байгаа үннээсээ илүү өгөх боломжтой гэдгийг бас олж харсан. Өнгөрсөн 2 сар би өөрөө хоньноос ууц бэлдээд Нарантуул 2 зах дээр очиж зарж байхад Өвөрангай аймгийн Баян улс сумын нэг улсын төрөний хоршоо байсан. Тэр хоршоо болохоор одоо жишээ нь гүзээг өхний гүзээг бүгдийг сайхан цэвэрлээд хөлдөөгөөд хөрөөдөд хиллээд зарчдаг. Дайвар бүтээгдэхүүнийг бид нэг гүзээнд нь хийгээл уушиг зүрх сархины юунуудыг бүгдийг хийгээл 5-10,000 төгрөг гэдэг бол нэг хүчтэй ширхэглээд хиллээд зарах нь бас хамаагүй пакетаар зарах юм бол хамаагүй үр ашигтай юм байна. Манай малдаа нэг Йомик антиотик тариа бэлдвэл огт хийдгүү. Яг нэг туулгыг л хийдэг. Одоо Ахмад үеийн ч гэдэг манай аав ээж өвөө эмээгийн арга дуршлаг байгаа шүү дээ. Гэхдээ тэн дээрээс гадна зүгээр миний олж анзаарснаар малчин хүн одоо жишээ нийтлэг гардаг молын гоц гадуурт өвчин биш. Одоо жишээ нь шүлхийч байдаг юм уу, мэлзэмч байдаг юм уу, годромч байдаг юм уу. Жишээ нь бог мал дээр гарч болох өвчин тэр болгоны вакцин нь яг өөрт нь байж ах хэрэгтэй гэдэг үү. Хэрвээ тийм сэжигтэй шил тохиол илэрлээ гэж бодоход заавал тэр тариа вакциныг орж ирэх инээтрийг хүлээхгүйгээр төргийн шуурхаагаар өөрөө
малчин мал эндээс одоо тийм юм илэрлээ сэжигтэй тохиолдол илэрлээ гэдгийг мэдээлээд өөрөө түргэн арга хэмжээ авч байх нь зөв юм болоо гэж бодсон. Нэгэсэндээ гоц салбарт өвчөө гарахад тэр өвчний ерөндөг буюу вакцин яг өөрт нь байж явах хэрэгтэй л гэдэг. Тэгэх юм бол бас байгалийн гамшигаас гадна насаараа хариулсан малаа нэг өвчнөөр бүгдийг нь авчихсан гэдэг нь бас маш хайрын шүү. Малчид сүргийн бүтцийг маш зөв хийхгүй бол мянган мал хичнээн 10 жил хариулж байгаа. Тэгээд нэг цуданд авчихдаг. Тэгэхгүйгээр жишээ нь 200 он жилдээ төлдөг байдаг гэхэд нэг айлын жилийн хэрэгцээнд бол ер нь төхөө. 200 мал төллөө гэж бодоход 100 нэр 100 охин төл гарлаа гэж бодоход 10 сартай хурга 9 сартай хурга ч юм уу хурга эдийн засгийн хэрэгэлтэнд оруулаад 190-ийнхаа 90 борлуулад 10 шилж үлдээгээд 100 эмийнхаа 40 шилж үлдээгээд 60-ыг борлуулаад тэгэхээр жилдээ нэг 150 хурга борлуулчин 150 хурга нэг 150 төглөө гэж бодоход 15 квадрат 22,500 дээр зөвхөн хурганаасаа одоо хоньныхаа ашиг шимнээс сая нэлээд гаруй 2 сая шахуу төгрөгийг орлого сарын орлого гэсэн. Тэн дээр нэмэлтээр мэдээж ямааны ноолорны юу орж ирнэ. Тэгэхээр нэг тэрнээс бас нэг жилдээ 20 сая төгрөгийн 20 сая төгрөгийн ноолор орж ирлээ гэж тэгэхээр 2 сая төгрөг жилдээ 3 сая гаруй төгрөг ямар ч тийм нэг төв суурин газар ажиллаж байгаа сарын 1 сая төгрөг сая гаруй сая 200 гарч байгаа гэр бүлийн хоёр хүнээс илүү ашиг орлоготой байж болохоор мөн тэгээд 200 он 100 юм ашиглуулна нэг 600 500-600-гийн тоонд барихлаар 600-гийн тоонд барихлаар нөгөө нэг цодын эрсдэл цагуурын нөхцөл байдал хамаагүй төхөмтэй 1000 он гараад нэг өдөр идчих үлчээрийг 500 он чинь 2 хоногт идчих юм. Малчдын бас анхаарах зүйл дээр гэх юм бол цагуурын мэдээлэл маш хөгжсөн. Тэрийг цаг тухайд нь аваад цагаарынхаа аппликейшнийг бас зөв уншиж сурах хэрэгтэй. Жишээ нь өнөөдөр 100% байна, бороо орон, шороо орон ийсэн гэдэг ахгүйгээр 100% дотроо агаарын чиглэл нь ямар байна, салхины чиглэл нь хаанаасаа байна гэдгийг бас сайн харьцуул тэн дээрээ дүн шинжилгээ хийж малаа яаж бэлчээлэх үү, яаж хэдийн үед нь хаших уу гэдэг юм уу. Өвлийн өдрөд бол салхины чигийг бас миний анзаарсан салхины чигийг бас одоо манай маавч гэдэг юм одоо ингээд уламжлалт юу нөхөд өглөө болгоо хоноо салхиад нь бэлчээх хэрэгтэй л гэсэн тийм нийтлэг ойлголт байдаг. Гэхдээ эсрэгээрээ тэр өдөр салхины эргээд 100 урдаасаа салхилчих юм бол баруун хошоо явсан мал чинь ороод хотлохдоо 100 урагшаа салхиад ирэх гээд байдаг. Тэгэхээр өглөө одоо хоноо бэлчээхдээ орооныхаа салхийг бас хард бэлчээх нь бас маш чухлаа. Мөн өөрийн амнаас болон мал эд хөрөнгөө цагуурын гинтийн одоо чи тэнгэр мухаарах юм үед баталгаатай байх үднэс өөрөө нөө төөрөхгүй гэсэн шүү дээ. Төөрөхгүй байх үднэс нөө Maps.me гэдэг аппликейшнийг хэрэглэж сурах юм бол маш хэрэгтэй. Maps.me гэдэг аппликейшн чи өөрөө сүлжээ харгалцахгүй зөвхөн цэмэгтэй л байхад болдог нөө агаарын хиймэл дагуулаас байршил тогтоогоод явчихдаг учраас нэг сайн power bankтай нэг сайн утастай байхад бол бас тэр баргийн салхи шороонд бол амнаас нь баталгаатай л гэсэн. Цахим өргөдөө уг нь сайн баарс муу талтай байгаа байхгүй. Гэтэ сайныг бас олж авах юм бол өөрөөс гарч байгаа яг одоо ийм нутаг усанд бэлчээрэлдэг гэдэг нэг рил бичлэг оруулаад одоо ингэж бэлдэж байгаа гэдгээ нэг оруулаад тэгээд юу гэдэг би бас өнгөрсөн жил сая 2 сард нэг ууц зарахтаа бас тэгсэлтэй яг юу Facebook группүүд рүүгээ танд мэддэг бас гайгүй инфлюенсер ах нар бичлэг хийдэг рил хийдэг хүмүүс рүүгээ явуулаад тэгээд бас тэрнээс гадна яг борлуулалтын дээр ихгүйгээр алдсан мал Facebook-оор хайсаар гойдэлсийн болоод өгдөг. Бас түрүү би цагаагаар мэдээлэл нэгдүгээр хоёрдугаар тэр байршил тогтоодог Maps.me гуравдугаар Facebook ашиглаж өөрийн нэг мал мах жишээ нь хурдуудны адууч хийсэн Facebook тавиал зарж борлуулах энэ захин мэрэглээнүүдийг сайн эзэмшээд дээрээс нь өвөө эмээ аав ээжээсээ ирсэн уламжлалт мал малдах арга ухааныг хослуулад шин сэргэлтийн бодлого гэдэг шиг шин цагийн залуу малч яг өнөөгийн байдлаар Монгол хэрэгтэй байна да.